Ардын хувьсгал ялж асан тэртээ хон жилүүдэд ард түмэн нийтээр бичиг үсэг шамдаж эхэлсэн 1923 он. Бичиг үсэг гүн харанхуй үр хаярч боловсролд шамдаг охид хөвгүүд гал улаан таван хөшөөгөхий даван сүнхээ үрээд гэрэлт ирээдүйд цогтой алгасан тэртээ хон жилүүд. Боловсролын харгууг анхлан тавьсан тэрэлжим нэгэн зууны туршид улам тодрон гэрэлтсээр байна. Гастеллогийн нэрэмжит улсын тэргүүний 1-р сургуулийн 1 зууны түүхэн задаг. Сургууль энэ л үг төрөлсөн гэрээс өрцгүй игэл дотно санагдаж төрлөг их нутаг шиг илгэн сүү бодогдно. Ардын сургуулийн босог алхаж орсон мөчөөн дурсахад амьдралын гигэн дурсамжууд аандан хөврөн. Тийм ээ. Ижи явтай игнэх ачтан гэвэл эрдэм төдөөсөн ачид багшаа нэрлэн ээлээ харилсан төрлөг сургуулаа насан туршид дээдлэн хүндэлнэ. Сурагч үе нэхэн сануул хүрэн самбарын өмнө цагаан зэрд урт заагуур барин хичээл заах багш минь нүдэнд үзэгдэж хүүхэд шүүгсэн их өргөөний дүр өөрийн ирэхгүй сэтгэлд бууна. Анги тэнгэмтэй ахын дүүс шиг ижилдэн дасч алаг хорвоогийн сонин хачинтай танилцсан алдрай багын анд найзуудын хүүхэд төрөх нүдэнд харагдана. Сургууль хэмээх сурахын хүсэл мэдхийн жигүр харилсан эрдэмийн их өргөөгөө 8 настай балчраас 80 настай өтгөс хүртэл ингэж л эрхэмлэн тусдаг нь аргагүй үзье. Улс Монголын хөгжлийг хөтлөх олон алдартныг төрүүлж, ус нутгийнхаа нэрийг өргөсөн олон суутан төгссөн ийм л нэгэн сургуулийн нэгэн 100 жилд бүтээсэн бүтэн түүхийн тухай өгүүлсв. Хүүхдийн айзамж шугаан нь эрдэмтэн багшаа хүлээн, хүрэн самбар цагаан зэрэг эз дээрээ гоё хоор хүлээн, намуухан урсах хэрлэн гол нь чимээ чагнан хүлээн, номын их хөргөөн өргөжин дэлэн хүлээн. Түүхийн шаргал хуудсан 100 намартай учирлаа. Түмэн үедээ дурсагдах олон мянган шавайн үрлээ. Намблаг сайхан багш нар нь урсамж хүүрнэн хүлээн, насан багын найзууд нь уулзахыг яран хүлээнэ. Боловсролын харгууг анхлан тавьсан тэрэлжим 1 зууны туршид улам тодрон гэрэлтсээр байна. Мянгасан 1923 оны хаврын сар шин дээр Сэцэн хаан аймгийн сан байсан хүрээнэ 8 хантай өргөний өрхийг татаж голомтыг бадран өшөө сумдаас өртөөлөн ирсэн 25 хүүгүн үнсэн самбар даа үсгийн тэтэм татсан нь орондын талд эрдэм соёлын зам алсран зураах анхны зурлаг байлаа. Энэ зураах замын эхлэл мөрийг гаргаж заш тэгшлэн ардан шулуун болохын төлөө хичээнгүлэн зүтгэж шамдан суралцж байсан багш шав нарын 1 зууны түүхийг иргэн нэг сануулъя. Монгол улсын боловсролын байгууллагын түүхэнд бичигдсэн анхны 13 баг сургуулийн нэг нь өдгөө 100 жилийн түүхээ тэмдэглэх гэж буй Баян Түмэн хан улын хөшөөний тамгын газрын дэргэдэг танхимын баг сургууль буюу өнөөдрийн Монгол улсын шилдэг менежменттэй улсын тэргүүний 1-р сургууль билээ. 1923 онд Орос эдийн сүрэнгийн хойд ингэрт улаан халзтай өргөө гэрүүдийн дунд нэг жижиг гэр нэмж барьсан нь сая байгуулагдаж байгаа танхимын сургууль. Тухайн үеийн сургуулийн танхимын дарга сургагчаар дугрын Жаданбаг гэгч хүн томилогдсон галголомтой бадрааж байсан хүүхдээ. Сургуулийг Монгол гэрт 25 хүүхэдтэй нээж тайж язгууртан нэг бусд нь хар зардын эрхтэй хүүхдүүд сурч байсан тухай тэмдэглэн үлдээжээ. Баян Түмэн хан улын хөшөөний танхимын баг сургуулиас Монгол улсын шилдэг менежменттэй улсын тэргүүний 1-р сургууль хүртэл удирдан хөгжүүлсэн үе үеийн захирлуудаа иргэн нэг дурсъя. Сайн байцгаана уу хэрхэм хүндэт үе үеийн төгсөгчд, багш ажилтнууд, одоо суралцж буй сурагчид, эцэг эхчүүд, асран хамгаалагч та бүхэндээ Торонто аймгийн Хэрлэн сумын улсын тэргүүний 1-р сургуулийн түүхт 100 жилийн хойно баярын мэндийг өөд нь өргөн дэвшүүлье. Тэртээ 1923 онд
ардын засгийн газрын шийдвэрээр анхны 13 баг сургууль байгуулагдах шийдвэр гарч байсны 2 нь Дорнод Монголын уудам талд байгуулагдж байжээ. Тухайн үеийн засаг захиргааны нэгжээр хан Хэнтийн уулын аймгийн Баян Түмэн хан уулын хошууны танхим нэртэйгээр нэг захирал багш, нэг галч 25 сурагч, 2 гэртээгээр байгуулагдж байсан сургууль маань хэдүүгээ 2429 сурагч, 120 багш ажилтнтайгаар 100 дахь жилийн намартай учран золгож байна. Ингээд эрхэм хүндэт та бүхнийгаа 2023 оны 9-р сарын 2023-нд болох сургуулийнхаа түүх 100 жилийн ойд хүрэлцэн эрхийг урьж байна. 100 жилийн түүхээ зузаалж буй Дорнод Монголын талд өргөө үдэ нээж байсан Дорнод аймгийн Гестелогийн нэрмжит улсын тэргүүний 1-р сургууль. 10 жилийн боловсрол олгож эхэлсэн тэрэл цагаас хойш 75 дахь удаагийн төгсөлтөө хийсэн. Их он ухтал ажлын нэгүүлэх нийт төгсөгчдийн дунд зохион байгуулсан спортын тэмцээн уралдаан. Төгсөгчдийн дунд гар бөмбөгийн тэмцээнийг аймагтаа 3 өдрийн турш зохион байгуулж, төрж өссөн үрс шиг төгссөн сурагчдаа өөр хооронд нь танилцуулж, ёстой л эрдмийн их өргөөний ургийн баяраан хийлээ. Мөн Улаанбаатар хотноо 100 жилийн он спортын тэмцээн уралдаан үргэлжилж, сакс бөмбөгийн төрлөөр төгсөгчид өрсөлдөж, улсын нийслэлтэй ажиллаж амьдарч байгаа төгсөгчдийн дунд уулзалт яриа хийсэн юм. Төгсөгчид өөр хоорондоо танилцах, бас хамтран ажиллах, сургуулийн 100 намрын түүхийг хэрхэн хамт бүтээлцэх зэрэг олон асуудлыг хуваалцсан өдрүүдийг хамтдаа бүтээлцлээ. Улс Монгол доод суутай байна гэдэг сайхан улсынхаа ууган сургуулийн сурагчид гэдгээрэж бахархах инээл эрхмүүд улсын тэргүүний 1-р сургуулийн төгсөгчдөө. 50 жилийн ойг 1973 онд тэмдэглэжсэн. Бид нар чартер тэмдэглээ. Тэрүүгээр ажлын өрдөн хүүхдийн байдал хүмүүжил энэ тэр 60 жилийн ойд өрхөд өөр болсон байсан шүү. Тэрийг боловсролын ямаг үнэлээд үнэхээр тэр түрүү чимээ ярьсан юм тэр тодорхой хэлсэн байгаа шүү тэ. Ерөн сайн ажилласан байна гэж. Тэгээд 82 онд би тэр ажлаа хийчихэд тэгээд дахиад энэ ажлыг сайн болгох юм бодоод 60 жилийн хаагаад нэг жоох амарчаад хичээлд орё гэжсэн чинь боловсролоос намайг дуудаад очсон чинь таныг ажил өөрчилнө. Юу болно гэсэн чинь 3 дугаар 8 жилд очилно. Та энд өөр хүн өгнө. Гэхдээ тэр ямар хүн гэж байгаа ингээд тэгсэн. Нэг залуу ирэх гэж байгаа тэр нэг өгнө. Би тэгэхээр тэгсэн би 60 жилийн тэмдэглүүлмээр байна. Би тэнд ажилд одоо 10 гаруй жил ажиллачихлаа. Тэр нэг үн дүнгийн үзье гэсэн чинь тэр ямар хамаа байдгийг. Тэгж хэлэхээр би тэр сургууль 3 дугаар сургуульд ажиллаагүй шууд боловсролын яамд орсон. Энэ л миний хамгийн алдаа байх л да. За тэгээд одоо тэрнээс сургууль маань хөгжиж одоо твшиж олон хүүхэд төргөж олон хүүхдүүдийг 10 дугаар анги төгсгөж дээд мэрэгжилтэй сайн ажиллаад өнгөрч одоо 100 жилийн хийх гэж байгаа явдал над их баяртай байна. За ингээд сургуулийнхаа 100 жилийн ойг тохиолдуулж ахын тогшийнхаа хувьд нийт багш нар сурагчид тэрийг суралцаад төгсөж байсан сурагчид багш нар ажилчид бүх хүнд одоо сургуулийн 100 жилийн баярын мэдээг хүргье. Энэ сургуулийнхаа одоо юунд ер нь төгсөгч юм байгаа юм. 1974 онд 10 дугаар анги төгссөн. Тэгээд их сургуульд очиод тэгээд их сургуулийн физик анги төгсөөд тэгээд 82 онд ирсэн. Тэгээд энэ сургуулаа болох дээр 1989 он захирлаар хийж төрлөх сургуулаа удирдсан байгаа юм. За тэгээд энд удирдах явцдаа нэг 8 жил ажилласан. За энэ хооронд бол одоо манай одоо энэ дээр ирээд уулзж байгаа ахмад багш нар олон байна. Эднтэйгээ уулзчаад их сайхан байна. За тэгээд ер нь яг хөө тэр үед бол бас л их том амжилтууд гаргаж ирсэн. Тэгээд 70 жилийн ойгоо тэмдэглэхэд бид улсын тэргүүний сургууль бол 2 жилийн үүрэг аваад тэгээд 70 жилийнхээ өмнө 6 сарын өмнө улсын тэргүүний сургууль болж ойгоо тэмдэглэж ийлээ. Энэ маш бахархалтай байдаг. За одоогийн энэ улсууд бол тэгээд 80 жил, 90 жил тийм ээ одоо 100 жилээ тэмдэглэж. Энийг хараад энэ олон жилийн дараа соход үнэхээр сайхан байна оо.
эрхэм хүндтэй, алдар хүндтэй энэхүү Дорнот аймгийн төвийн сургуулийн одоо түүхэн одоо нэр бол одоо миний амьдралын төвхтэй бас ашгүй холбоотой байдаг. Анх би 15 настайдаа энэ сургуульд одоо сурагчаар ирж байлаа. Одоо хожим нь одоо энэ сургуулийн захирлаар ирнэ гэсэн одоо ямар ч төсөөлөлгүй байлаа. Гэвч одоо амьдралын зам хөгцсөөр 26 наснда энэ одоо засаг даргын захирамжийг авч энэ сургуульд 26 настайдаа захирлаар ирж исэн ийм одоо баярламаар, бахархмаар бас одоо хажууд нь одоо гайхах, айх одоо зэрэгцсэн ийм одоо дурсамж миний амьдралд одоо тохиолдсон юм аа. Өнөөдөр 1-р сургуулийн захирлаар ажиллаж байгаа Бацах захиралмаар бас миний шав ингээд хувь заягаар бас их холбогдсон. Анх би Төмөр замын 2-р сургуульд химийн багшаар ирэхдээ одоо анх удаага 7-р ангид химийн гүнзгий анги нээж исэн. Тэр ангид маань одоо сурагчаар шав болж орж ирж исэн ийм одоо хүн өнөөдөр энэ сургуулийг удирдах яваад үнэхээр бахархаж байна. Ингээд шавдаа одоо дэлхийн иргэнийг бэлтгэх их үүсэт нь өөртөө ихтэй хүүхдүүдийг бий болгох, өөрөөрөө бахархах чадвартай, дэлхийд одоо өсөлтөх чадвартай шав нараа бэлтгэх их үүсэт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Ингээд та бүхэндээ одоо ирж буй 100 жилийн ойгон баяраараа бүгдээрээ сайхан баярлаж, бүгдээрээ хамтдаа уулзалтаж, түүхэн дурсамжаа санан сэргээж, гэр бүлээрээ анги нийтээрээ сургууль хамт олноороо аз жаргалаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсэн ерөөё. 2003 он сургуулийнхаа 80 жилийн ойг тэмдэглүүлсэн. Тэр сургуулийн 80 жилийн ойг тэмдэглүүлэх үедээ би энэ сургуулийн одоо төвхтэй холбоотой энэ сургуульд одоо багшилж байсан Ахмад багш нар энэ сургуулиас төгсөөд төр улстай одоо нэр хүндтэй алдар гавьяатай олон одоо мундаг хүмүүстэй уулзаж тэр он үеэр том хүмүүсийг одоо урьж оролцуулж маш сайхан сургуулийнхаа одоо төвхтэй танилцсан сайхан боломж тэр 80 жилийн ойг тэмдэглүүлэхэд над тохиолдсон юм аа. Би 1966 онд Монгол Улсын багшийн дээд сургууль төгсөөд одоо Дорнот нутагт очсон. Шалтгаан нь бол би одоо амьдралынхаа ханыг одоо сонгож аваад тэрнээ одоо дагаад одоо Дорнот нутагт очсон. Тэгвэл одоо миний мэргэжлээ сонгоод багшуулсан анхны томилт бол Дорнот. Дорнотын 1-р сургууль. 2005 онд тэтгэр тогтоолгоод 2005 оны 1 сар хүртэл одоо 1-р сургуулийн захирлын ажлаа хийж аваад тэгээд тэтгэрт гараад одоо ажлаа өгсөн эцсийн томилт бас 1-р сургуулийнх байдаг юм аа. Тэгээд нэр хүндтэй том сургуульд одоо 17 жил багшлаад 8 жил захирал ингээд 25 жил Дорнот ажилласан 39 жилийн 25 нь Дорнотын 1-р сургуультай холбоотой байдаг юм аа. Төрөлх сургуулаараа бахархах, төгссөн сурагчтай амжилт гаргаж явааг харах, ёстой л эрдмийн их өргөөний авшиг үйзээ. Түүх сургуулийнхаа 100-ны түүхийг эргэн нэг санаж, шин зууны үүдийг нэг улсын тэргүүний 1-р сургууль, Дорнотын их уудам талаас улс Монголынхоо эзэн нь түүчэн болж яваа олон мянган төгсөгчдөө хүлээн авч уулзалт зохион байгууллаа. Төрөлх сургуулийнхаа амжилт, хийж бүтээж байгаа бүхнээ хуваалцсан, хийх ажлаа ярилцсан төгсөгчдийн уулзалт үр дүнтэй болсныг сургуулийн удирдлагууд онцолж байлаа. Төгсөгчид анги танхи маань төгчүүлэх, 100 жилдээ хандив тусламж өргөх, улсын хэмжээнд байхгүй спортын гадна талбайг төгчүүлэх гээд төгсөгчдөөс гарсан олон санаачлагууд бодит ажил болжээ. Энэ сургуульд хуваалж ирэхэд анхны захирал Усан Балдан багш захиралтай байсан. Усан Балдан багш маань их удлуугийн аймгийн намын хороонд ажилтай болоод шилжээж явсан. Тэгээд дараагаар нь Дамчаа гэдэг захиралтай болсон. Дамчаа захирал маань нас удлуугийн өөр газар шилжсэн. Дараагаар нь Насж багш гэдэг тооны багш захирал одоо миний ажиллах хугацаанд Насуг Дорж багшаар одоо удирдуулж байсан. Ажиллаж байсан сургуулийнхаа 100 жилийн ойн баярыг мэндийг дэвшүүлж байна. За тийм ээ, бид тэр үед бол одоо бидний анх сургууль ороход бол эртээчүүд нь цэнгэр дайлмын дээлтэй, эмэгтэйчүүд нь ногоон дайлмын дээлтэй, даавн цүнхтэй, цүнхэн дээрээ улаан таван гушуу хатдаг. 1-2 дугаар ангидаа бол тийм л байсан. Тэгээ пианын газ төгзүүд 1-р ангидаа одоо сайн сурвал пианор болдог.
Ийм байлаа. Тэгээд бидний үеийн одоо Ахмад тэр үеийн багш нар бол жинхэнэ одоо мэрэгчлэрээ мэрэгсэн тэр мэрэгчлэрээ овгуулсан ийм агуу улсууд байсан. Надыг анх сургуульд ороход бол гомжвын нацаг дөржиг захирал байсан юм лээ. Бид сүүлд нь мэддэг болсондоо тэр хүүхэд байхад бол мэдэхгүй. 10 дугаар анги төгсөхдөө бол Дамжинжавын дашны мөдөг захирал байсан. Тэгээд би 1974 онд багшийн дээд сургууль төгсөөд өөрийнхөө сургууль одоо тэр үеийн боловсролын гэлтсийн томилтоор ирсэн. Би одоо 30 гаруй жил ажилласан үндэ. Тэгэхээр миний одоо нэг бахархаж явдаг юм бол тэр үеийн одоо тэр агуу багшны заавар зөвлөгөөнөөр тэр үеийн мундаг сурагчдын дэм тусламжаар хамт олонныхоо одоо дэмжлэгтэй тусалцаатай сайхан одоо ажиллаж байжээ. Тэр учраас би энэ сургуулийнхаа нэрээр Монгол улсын гавьяат гэдэг багш гэдэг тийм цолыг авсандаа би үргэлж бахархаж явдаг. Багшийн сургуульд очиж суралцж ирээд багш болж ирээд энэ сургуульдаа бас дахиад багшилсан. Тий. Энэ сургуулийн сурагч нь бас багш нь байгаа би. Ингэж одоо оролцож байгаад маш их баярлж байна. Миний шавнар одоо 55 оны минь шавнар бас энд ирсэн байна. 60 оны минь шавнар бас уулзалтанд ирсэн байна. Сайхан хамт олонтой ажиллаж байсан, хамт ажилласан тэр багш тодорхойлж маань ирсэн байна. Хамт хоёроо ажиллаж байсан залуу занд байхадаа сайхан ажиллаж байна сургуультай. Сургуулийн хамт олонтой ингээд талархаад ирэх болон сайхан хүсье. Никола Ференцевич Кастелогийн нэрмжид нэгдүгээр сургууль бол одоо Монгол улсын орчин үеийн боловсролын суурийг тавилдсан анхны сургуулиудын нэг 1923 онд байгуулагдсан. За Доронтой аймагт бол 3 сургууль байдгийн. Баяндун сумын сургууль 1923 онд байгуулагдсан, Матад сумын сургууль 1924 онд байгуулагдсан. Одоо Монголын боловсролын анхдагчид бас манай аймагт байдаг. Би тэр одоо аймагт ажиллаж амьдарч байсан бид нар бас азтай улсууд тийм ээ. Бусдаас төрүүлж одоо шин цагийн боловсролын үе таалгыг нээж алхаж орсон ийм одоо азтай завшаантай ард түмэн Доронтой аймагт одоо амьдарч байдаг. 10 дугаар анги төгсөөд би Монгол Улсын их сургуулийн Монгол хэл уран зохиолын ангийг 5 жил суралцаж төгсөөд төрөлх сургуультай одоо багшаар ажилласан. Одоо тэр сургууль би Монгол хэл уран зохиолын багш, пионер удирдагч, хичээлийн эрхлэгч ийм ажлуудыг хийжсэн. Одоо нарт ертөнцид байхгүй нандин сайхан алба багш хүн заяасан гэж үнэхээр би энэ үгэнд их дуртай. Тэгээд багш байна гэдэг бол их аваа юм. Багш байх гэдэг бол хүүхдүүдийн одоо тэр их сайхан халуун дулаан энерги багш хүнд үргэлж одоо нэвтэрч байт юм уу? Тийм учраас биднээс бол одоо их гонх, их одоо уурал цохолдох тийм юм бол баг байдаггүй. Хүүхдүүдтэйгээ хамт инээгээд, наадаал, наргаал, заримдаа уурлал, цохолдаал явах үе хаяа гарна. Түүнээс биш байнга нэг тийм байдаг юм биш. Ер нь хүүхдийг би сурлага их өндөр одоо онц сурлагтан байхасаа хүмүүжлэлтэй байх нь арай илүү гэж боддог. Тийм учраас хүүхдийг яавал одоо зөв хүмүүжлэлтэй болгох уу, яавал одоо зөв тийш нь чиглүүлэх үү гэдэг талаас эцэг эхтэй, ангийн багштай, за тэгээ өөртөө хүүхдүүдтэй тэгээд ер нь эцэгхийн албан газартай хүртэл хамтран ажилладаг байлаа. За нийт одоо хаант ажиллаж байсан Ахмад багш нар болоод шавнар одоо багшилж байгаа багш нар одоо багшилж байгаа багш нар доторт миний шавнар байгаа. За тэгээд бүх багш нар нь бүх сурагч бүгдэд нь эргүүлэнг урт удаанаас илүү сайхан амьдрал, эвтэй найртай жаргал, ажил үйлсийн өндөр бүтээмж одоо бүгдийг одоо хүсэн өрөөж байна. За тэгээд бүгдээрээ тэнгэрт итгэгдэж, газар твэгдэж, бурхан дүршөөгдөж, буян заяан дэлгэрч одоо үрд сайн аж төрж сайхан амьдрах болтугай. Сайхан мэрэгжил эзэмшээрэй гэж одоо ерөөё багшна. Хахалрыг зөөлхөн халаа
Хүн агуулга ариун намтар олон хуудас байтмад энэ 100 жил өнгөрсөн одоо ирээдүй хэмээх амьдралын салшгүй гинжин хэлхээгээр холбогдож байдаг. Дэлхийд нэрээд урсгалсан эрдэмтэд, эмч, багш, инженер, урлаг спортын алдартнууд энэ сурагчийн ширээ сургууль хэмээх эгэл ертөнцөөс мэндэлсэн. Үеийн найзуудтайгаа тухайн нийлүүлэн суусан хөгжөөнчлүүд, үерхэж нөхөрлөж хөдөлгөлцөн бүүсэн гэгэнд орсомж одоо эргээд санахад дэндүү сайхан. 57 оны 1-р ангийн сурагч. Би намайг одоо сургуульд ороход одоо энд махны цэг байгуулагдсан байгаа. Тэнд тэр байранд байхад нь би одоо өөрөөр хэлэх юм бол манай сургууль анх одоо байшин байранд орсон. Тэр байранд нь би 1-р ангид орсон юм байгаа. Олон сайхан шавнар маань одоо миний ажлыг дэмжиж ингээд сайхан ажиллаж байсан учраас би одоо өнөө 70 гартлаа ингээд нийт олонхоо дунд сайхан явж байна. Ингээд үе үеийн шавнар хамт ажиллаж байсан багш ажилтнууд, удирдлагууд, эцэг эхчүүдтэй одоо баярлалд талархаж байгаагаа илэрхийлээд 100 жилийн өмнө баярын мэндийг дэвшүүлээ та бүхэндээ үргэлж одоо өөдрөг сайн сайхан байхын үлзий сайхан ёроолыг өргөн дэвшүүлье. За би одоо төрөлх сургуулийнхаа 60 жил, 70 жил, 80 жилийг өнгөрөөсөн. За сургуулийн 70 жилийн ойгоор Ганбаяргээ захирал байхад намайг паалат тууцтай одоо сургуулийн 10 жилийн сургуулаа төгссөн одоо анхны төгсөгч Улаан наран бичдэг Даштын дууга. За Мэцаслын авиатэмч Батмонк, урлагийн авиат зүтгэлтэн зураач Батмонкгүй гэдэг одоо цэрэн багш гэдэг физикийн одоо Монголын анхны том багш байсан хүн. Одоо энэ том цуулыг одоо 70 жилийн үед одоо паз хатуузаар явж авчирч сургуулийн хойд оролцуулж байлаа. 60, 80 жил, 90 жил одоо 100 жилд одоо ингээд 100 жил маань болох гэж байна. За энд одоо 100 жилдээ оролцоход одоо баяртай байна. За тэгээ одоо 100 жилээр одоо төрөлх сургуулийн маань одоо захирлаар Бараасуудын Бацх маань одоо миний шав, миний ангийн дарга байсан. Одоо шавтайгаа хоёул одоо 100 жилээ өсгөж байгаа бол одоо сэтгэл өндөр хоног тоолон хүлээж суун. Би өөр 1966 оны 18 дугаар төгсөлтийн бэхжиг багштай 10-ын В ангийн нэг сурагч юм аа. Тийм учраас хамгийн түрүүнд анхдах чамт олон болох ангийнхандаа 100 жилийн өмнө баярын мэндийг хүргэе. Манай сургууль 1969 онд шинэ байранд орсон. Тэгэхэд би бага ангийн багшаар 2 жил ажиллаад 1973 оноос 2007 он хүртэл 34 жил. Тэгээд өмнөх ажилласан 2 жилдээ 36 жил одоо 1-р сургуульд Монгол хэл уран зохиолын багшаар ажилласан. Ажиллах хугацаанд нэг удаа 4-р анги, 5 удаа 8-р анги, 3 удаа 10-р анги төгсгсөн. Энэ сургуулийн сайхан хамт олон маань миний баяр ёслол бүх зүйлийг хуваалцж исэн сайхан хамт олон. Ингээд энэ сайхан хамт олон донд 40 олон жил ажилласандаа маш их баяртай байдаг. За энэ сургууль маань өнөөдөр 100 жилийн ой хийж байгаа явдал бидний бахархал юм аа гэж би их баяртайгаар одоо сэтгэл догдлон очих гэж хүлээж ядж байна. За үе үеийн багш нар болон манай сургуулийг төгсөж гарсан төгсөгчдөө зориулаад 100 жилийн ойдоо одоо итвэхтэй оролцоорой ингээд 100 жилийн ойгоороо одоо сэтгэл хангалуун сайхан баярлаарай гэж ерөөё. Би бол боловсролын байгууллага цэцэрлэг сургууль гэдэг ер нь бидний бол 4 жил тутамд одоо сэлгэн ажиллаулдаг байлаа. Засаг даргын захирамжаар хамгийн сүүлд бол 16 оноос 22 он хүртэл ажиллахдаа бол нэг байгууллагад ажиллаж байгаа тэтгэврт гарсан. Би бол саран цэцэг захиралтай бол 16 оноос эхлээд хамт ажилласан. Удирдлагын хувьд бол их эрч хүчтэй шаргуу их одоо
хүмүүсээ хөгжүүлэх тал дээр одоо мэрэгжил боловсролын дээшүүл залуу үеийг олимпиадад оруулж одоо өөрийг нээх тал дээр бол их ажиллаж ирсэн гэж би боддгийг. За би энэ 100 жилийг тэмдэглэж байгаа энэ сайхан хамт олонтой амьдралынхаа бас 16 жилийг хамт өнгөрөөсөн. Тэгээд хамт олондоо эрүүл хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За манай сургуульд бол үе үеийн бас мундаг Монгол улсынхаа нэрийг дэлхийд твд өндөрөөр гаргасан олон мянган тамирчид байдаг. Монгол улсын маань одоо улсын рекордыг эзэмшигч 6 тамирчин маань байдаг. Манай сургуулийг яг одоо бол шилдэг төгсөгчд рүү байгаа. Манай сургуулийг төгссөн ийм улсууд байгаа. Г нэргөө 1966 онд, Ч усны их 1984 онд, Ц дугуйр сүр 1984 онд, Б Батхүү 1990 онд, Б нэргүү 1998 онд, С ганчмыг 2006 онд Монгол улсын рекордыг ингэж эзэмшигч нар ийм төгсөгч нар байгаа. За мөн бас би одоо өөрөө бас волейболын дугуулan хичээлүүлдэг, секцийг хичээлүүлдэг. Волейболын дугуулan хичээлүүлээд манай октод одоо 2015 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнээс спортын дэд мастер энэ номин ахлагчтай Октимон баг мөнгөн медаль хүртсэн байгаа. 2016 онд болохоор мөн энэ спортын мастер номин ахлагчтай Октимон баг идэрчүүдийн улсын аваргаас хүрэл медалийг хүртэж Дорн таймагта волейболын спортоор тасарсан байсан медалийг 37 жилийн дараа түүхт ингээд медалийг ингээд авчирсан ийм сайхан амжилт үзүүлсэн олон мянган шавнар маань ингээд энд суралцаад төгссөн байгаа. Тэдрээрээ багш нар үргэлж бахархаж явдаг юм аа. Түүхт сургуулийн маань 100 жилийн ой болж байгаа. Тэгээд нийт төгсөгчдөө болон шавнартай, эцэг эхчүүдтэй, Ахмад үеийн багш нартай, залуу үеийн багш нартай болон ингээд нийт ингээд төгсөгчдөө 100 жилийн баярын мэндийг төшөөлье. Эх орныхоо өнцөг булан бүрт эрдмийн их өргөнөөс амьдралын алтан дипломоо өртөлж салбартаа манлайлж яваа эрхэм хүмүүсээрээ сургууль нь бахархна. Боловсролын салбарт ардын багштай, соёлын салбарт ардын гих тодтолтой олон эрхмүүд энэ л сургуулийн нэрийн хуудас бахархал болж он цагийн түүхийг зузаалж байна. 10 жилийн боловсрол буюу бүрэн дунд боловсрол олгож ирснээс хойш бид бүхэн 75 дуудаагийнхаа төгсөлтийг өнгөрсөн хавар хийлээ. За энэ олон зуун мянган төгсөгч дундаас маань Монгол улсынхаа нэр алдрыг өндөрт өргөсөн салбартаа эзэмсэн мэрэгжилтэй эзэн болсон ийм олон алдар сууднууд бол төрөн гарсан байдаг. За хамгийн сүүлийн жишээ дурдгад энэ 23 оны 2 дугаар сард манай Ахмад төгсөгч Монгол улсын боловсролын их сургуулийн багш Хэ Мөнхөр багш маань ардын багш хэмээх эрхэм сайхан цолны эзэн болсон. За мөн манай сургуулийн Ахмад захирал Бадарт захирал маань Монгол улсын гавьяа тэмээх эрхэм цолыг 2003 онд хүртэж байсан түүхтэй. За үүнээс хойш олон гавьяатууд салбарын гавьяатууд төрөн гарсан байна. Ялангуяа одоо боловсролын салбараас Монгол улсын гавьяа төгс хэмээх эрхэм цолоор шагнагдсан хүмүүсээ би бас дурдмаар санагдаж байна. Манай сургуулийн 1977 оны төгсөгч Эр Жаргал туяа Г Бүд туяа нар бол одоо Монгол улсын гавьяат багш хэмээх эрхэм цолд хүрсэн байдаг. За мөн манай сургуулийн 1970 оны төгсөгч Монгол улсын гавьяат багш манай сургуульд одоо насаараа ажилласан физикийн багш Сандаг Дөрвшигоос дурдмаар байна. За эдгээр багш нар маань бол яг энэ одоо 1-р сургуулаа төгсөөд багшийн сургуульд яваад эргэж одоо их орондоо Дорн аймагтаа ирж багшилж энэ алдарт одоо хүрсэн байдаг. Энэ бүхэн бол бид бүхний бахархал юм аа гэж бодож явдгийг. Клай Франциск Кастеллогийн нэрэмжт 10 жилийн 1-р сургуульд 1975 онд илсэн орсон. Тэгээд 85 онд 37 төгссөн. Тэгээд бидний сургуульд сурж явах үед бол ерөнхий энэ боловсролын зорилго чиглэл бол одоо бүх талын өвдөх хүмүүжлэлтэй Монгол хүүхдийг бэлтгэх, ерөнхий боловсролын суур мэдлэгийг олох. Тэгээд цаашдаа одоо энэ ажил амьдралын гараагаа эхлүүлэх, орчин нөхцөлийг бүрдүүлэх ийм одоо зорилготой сургалт байсан. Тэгээд энэ олон эрдэмтэн мэргэд багш нараар заалгаж тэг өнөөдөр нэг олонний хэлдгээр хөлийг минь 4-нд гарыг минь ганцхан түргэж
тэгээд идэх хоол өмсөх хувцастай яваага одоо энэ сургуулийн маань ач багш нарын маань одоо бидэнд өгсөн асварлан одоо буян юм даа гэж ингэж бодож авдаг. Зөвхөн 100 жилийн тэмдэглэл зогсохгүй дараагийн 100 жилийн эхний одоо түүхийг бичих юм одоо түүхэн ховор агшинд бид нар өнөөдөр уулзаад баяраа тэмдэглэж байна. Тэгээд сургуулийнхаа үе үеийн захирлууд, хичээл эрхлэгчид, багш нар, сургууль хүмүүжүүлэгчид тэгээ хамт төгссөн найз нөхдүүд, доод ангийн одоо ах дүү нар бүгдэнд нь 100 жилийн өмнөдийг төвшүүлээд аз жаргал эрүүл их сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Тэгээд одоо ажиллаж байгаа манай сургуулийн захирал багш нар та бүхэн маань эх 100 жилийн одоо анхны мөрийг гаргаж байна. Ингээд та бүхний маань бас эхлүүлсэн энэ ажил дараагийн 100 одоо гүйцэл дэвшлийн эхлэл болох болтоо гэдэг ерөөлөг дэвшүүлээд та бүхэндээ 100 жилийн баярын халуун мэндчилгээ дэвшүүлье. За Никола Франциско Кастеллогийн нэрэмжит 1-р сургууль бол Дорнот аймагт төдийгүй Монгол улсын ууган сургууль. Миний хувьд бол энэ сургуульд сурч байсан, энэ сургууль төгснөөр бол бахархдаг. Манай ангийн багш, манай физикийн багш Цэрэн Долгорч багш байлаа. Бид 41 хүлээ төгссөн. Энэ сургууль хүүхдийг сурлагаас гадна хүүхдийг хөдөлмөр хүмүүжүүлсэн сургууль гэж би бас боддог юм аа. Учир нь бол бид сургууль сурж байхдаа 9-10 дугаар ангида намар болгон намрын ажилд явдаг байсан. Нийтийн сувайтгийг хийдэг байсан. Мод тарих ажлыг хавар болгон хийдэг байлаа. Энэ болгон бол бидэнд бас одоо хөдөлмөрийг ойлгох, одоо хөдөлмөрийн үн цэнийг мэдрэх анхны бас нэг одоо мэдрэмж гарааг өгсөн гэж бас би боддог юм аа. Одоо 1-р 10 жилд сурч байгаа бяцхан дүүнер, ажиллаж байгаа эрдэмтэн багш нар, мөн үе үеийн одоо ажиллаж байсан багш нар, үе үеийн төгсөгч та бүхэндээ сургуулийнхаа түүх 100 жилийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. 1-р 10 жилийн сургуульд сурж байх суралцж байх хугацаанд маш олон одоо эрдэмтэн багш нараар хичээл заалгаж суралцах чадвараа одоо ингэж олж авсан маань одоо дараагийн миний одоо ажил амьдралд бол маш их тус болсон. За дээрэс нь болохоор бол зөвхөн одоо суралгаас гадна олон нийтийн ажил, урлаг, уран сайхан, спортын арга хэмжээнүүдэд биднийг бас олноор хамруулж одоо хичээл зааж сургадаг байсан нь болохоор бол одоо бас дараа нь одоо амьдрал дээр гараад ингээд их хэрэг болж байсан. Тийм учраас одоо нийгэмд одоо байр сууриа олох те олон нийтийн ажил төвтэй оролцох мэтлэгийн олон ажилд бол одоо сургууль маань бол хувь нэмрээ оруулсан гэдэг утгаараа бол би үнэхээр одоо сургуулиараа бахархаж авдаг. Зөвхөн одоо сорон зам бол миний төдийгүй те надад зөв суралцж байсан хүүхдүүдийн маань бас олон хүүхдүүдийн авьяас чадварыг, эрдэм мэдлэгийг нээсэн ийм сайхан амьдралын замыг алтан шар замын сайхан нээж өгсөн төрлөх сургуулиараа бол бахархаж байдаг. Төрлөх сургуулийнхаа 100 жилийн тэгшэн баярын мэндийг нийт эрдэмтэн багш, нийт төгсөгчид, тэр дотор ангийн андууд, ангийн багш, пүрэвсрэн, алтан гэрэл багш маань бас дунд ангийн багш байсан. За Цэрэн Долгор багш, оюун чимэг багш, болормоо багш нартаа бас тусгаалan хүргэе. Мөн одоо энэ сургуульд бас 20 гаруй жил багш хичээл эрхлэгч хийсэн ээжтэй, хайртай ээжтэй бас баярын мэндийг хүргэе. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ 1-р сургуулийн төгсөгчд. Манай ах дүү нар бүгд 1-р сургуулийн төгсөгчд. Сургуулаараа бахархаж явдаг, сургуультай хайртай. Сургууль маань бол олон өнгөрсөн 100 жилийн хугацаанд 70 гаруй мянган хүүхэд сурсан байна. 10,000 гаруй хүүхэд одоо 10 жилийн сургуулаа төгссөн байна. 100 гаруй одоо гавьяатууд, алдартнууд энэ хугацаанд төрж зөвхөн манай сургуулаас 6 улсын их хурлын гишүүн нийт ард түмнийхээ элчүүлж бас сонгогдож ажиллаж байсан ийм бас онцлогтой юм байна лээ. Тэгээ нийт эрдэмтэн багш нар, хүүхдүүд, аав ээжүүдэд бүгдэнд нь бас энэ тэгшэн баярт мөчийг хуваалцаж сайн сайхныг хүсье. Би 1976 онд Баян Түмэн сумын 8 жилийн дунд сургуулиас Кастеллогийн 10 жилд
шилжин ирсэн. Тэгээд энд Монгол хэд уран зохиолын эрхэм багш Ламсрангийн ангид одоо 9А ангид орж 10А ангид төгссөн. Тэгээд төрөлх сургууль маань 161 одоо хилээж өнөөдөр 100-тай учран залгаж байгаад эрхэм эрдэмтэн багш нартаа инкри хөөрхөн шавнарт эрхэм төгсөгчдөө бүгдэнд нь ойн баярын мэндийг хүргье. Тэгээ би сургуулаараа үргэлж бахархаж явдгийн. Бас сургуулийнхаа хүндэс самбарт өөрийнхөө одоо хөргийг тавиулж аавынхаа нэрийг алдаршуулж явснараа үргэлж ямагт аавдаа одоо өгсөн их том хайр гэж одоо бодож явдаг. Бас нэг миний одоо түүхэн юм ярихад бол өөрийнхөө энэ төрлийн сургуулийг 1-р 10 жилийн байсан туурин дээр одоо тэр сургууль одоо хуучин сургууль дээр байгуулагдсан 2-8 жил цаашлаад 2-10 жил 4-р сургууль хан уул зохицолбор сургуулийг удирдах 20 гаруй жил тэнд ажилласан. Тэгээ сургууль маань өөрөө үг төвхтэйгээ шинэ барилгад орж одоо хуучин сургуульд нь отгодож миний удирдах байсан сургууль үлдэж исэн. Тэгээ энэ сургууль бас хоёрын хооронд нэлээд холбоотой 69 оноос өмнөх төгсөгчд бол тухайн сургууль руу ой болгондоо очиж энд миний анги байсан, энд одоо механикийн одоо кабинет байсан, энд физикийн кабинет байсан гэж одоо бас тэднийг ахмад багш буурлуудыгаа хөтлөөд сургуулаараа явж хахад одоо сэтгэл их хангалуун байдаг байсан. Тэгээ энэ хоёр сургууль бол хоорондоо нэгт холбоотой. Үеийн үед одоо бас нэгэн лидер одоо багш нар байсан. Тэгээ тэрний нэг хэсэг нь бол одоо тэр Монгол Улсын гавьяат багш, физикийн багш Бадарч. За манай одоо миний үед ажиллаж исэн захирлаараа би дандаа бахархаж явдаг. Нэг намблаг сайхан эмхтэй долгорсорон гэж. Тэгээ захирлынхаа би нэг гавьяат болчихосоо гэж бас бодож явдаг юм. За тэгээд одоо миний өөрийн маань ангийн багш Монгол хэдний багш Монгол хэд уран зохиолын багш Ламсран гайхалтай сайхан би одоо хүртэл 44-5 жил боловсролд ажиллаж байхдаа багшгаа тийм одоо хичээл зааж байгаа багшийг олон багшийн хичээл дээр сууж зөвлөн туслаж явж байхдаа хараагүй. Багш маань нэг ч одоо ном хардаггүй. Тэр уртын найрагдлуудыг гадаадын болон дотоодын найрагдлууд их зохиолуудыг яг их зохиолоор нь өөрөө чэйжнээс ингэж гүнд нь орж ярьдаг. Тэр одоо сайхан юу вэ? Одоо ч гэсэн баг нүдэн таргадаж багш маань зааж байгаа хэлж байгаа нь чихэнд одоо сонсогдож байна. Ийм агуу хүмүүс байсан. Тэгээ энэ сайхан сургууль би өөрөө биш хүүхдүүдээ бас одоо сургаж хүний дайтай охин маань одоо математикийн багш идэг, хүү маань сэтгүүлч, бага охин маань эдийн засагч. Инхэд одоо бүхэл амь амьдралыг энэ сургуультай салшгүй холбоотой. Тэгээ үеийн үед миний үр хөвгтүүд ч гэсэн энэ сургуулиар бахархаж явах болно. Би 1977 оны 29-р төгсөлт хийхэн. Тэгээ энэ давшрамд хэлэхэд бидний төгссөн тэр 77 оны төгсөлтөөс бол одоо Монгол Улсын гавьяат гэсэн эрхэм хүнтэй цалыг хүртсэн 3 хүн байдаг. Тэгээ тэрний бол 2 нь одоо багш хүн байж байгаа. Тэгээ би бас энэ үеийнхэн төгсөгчдөр их бахархаж яадаг. Яг гэвэл бидний бас тэр үеийн төгсөгч дотор нөгөө онц төгсөгч гэж байж исэн. Тэгэхээр манай тэр төгсөлтөөс бол бас одоо тэр 5 хүн бараг шиг онц төгсөж исэн юм байгаа юм. Тэгээд би энэ төгсөлтийн хүүхдүүд маань бид нар бүгдээрээ л одоо их сайхан улс орныхоо салбарт үр дүнтэй үр бүтээлтэй ажиллаж тэр багш нарын заасан эрдмийг одоо үр шимийг нь хүртэж түмэн олонд түгээж ингэж явж байгаадаа хүчээ үзээд ингэж явж байгаад нэг баярлаж явдаг. Тэгээд бүх төгсөгчдөө энэ сургуулийг төгссөн бүхий л төгсөгч нарт одоо хамгийн сайн сайхныг хүсье. 100 жилийн ой гэдэг бол бидний түүхэнд маш ховор юм тохиолдол шүү. Энэ одоо 100 жилд уулз учрахын сайхан өрөөлийг тавья гэж хүсэж байна. Нэгдлийн зөвлөлийн байр байсан. Тэр байрны урсгалаар багш нарын 2-3 эгнээ цагаан гэрүүд яраагаад тэр олон гэрүүдийн дотроос хамгийн өндөр дөржөөс гэрт орж ивэ. Нэрээ солиод ээжээ авгадаад дандин аргачаа гэж эгд авгадаад Дарамт аймгийн 1-р 10 жилийн 2-р ангид элсэн орсон юм аа. Сургуультай сураад тэр сургуулиар яванда альсгний бодит спонсор болсон. Одоогийн альсгний бодит спонсор байгаа тэр байранд бүр өндөр давжаатай нэг 4 өрөө байр байдаг. Тэр нь бол
Арсенгли бодиоцын галтаагаа байсан. Тэгээд дөрвөөр байранд би 5-аас 10 дугаар хүртэл байж байгаа. 10 дугаар анги төгссөн юм да. Ингэж би 1-р 10 жилийн 2-р төгсөлтөд 1950 онд төгссөн юм а. 1-р сургуулийнхаа 100 жилийн баярын мэндийг нийт одоо төгсөгчдөө хүргье. Чавсан хотын одоо ууган сургууль ууган сургуульд орж ууган сургуулийг төгссөн гэдгээр би маш их бахархдаг. Энэ сургуулиас бол одоо Монгол Улсын хөгжил дэвшилд одоо үнэтэй хувь нэмэр оруулж байгаа олон одоо сайчвал одоо төгсөж гарсан. Хамгийн гол юмд одоо би одоо энэ Дорнот аймгийн Чавсан хотын 1-р сургууль буюу энэ одоо Дорнот аймгийн ууган сургуулийг одоо төвийн ууган сургуулийг төгссөн гэдгээр бахархаж байдаг. Дорнот аймгийн тэр тусмаа Чавсан хотын хүүхдүүд бол бас Монгол Улсын боловсролт бол нэлээд өндөр байр суурилсэлдэг. 800 оног бол манай Дорнот аймгийн тэр тусмаа Чавсан хотын хүүхдүүд нэлээд одоо олноор нь авдаг. Дорнот аймаг одоо улсын хэмжээнд боловсролт бол 1-ээс 3 дугаар хайлтанд бол одоо бас байнга ингэж орж идэг. Ийм одоо сургууль нутаг байгаа. Тэгээд одоо бид одоо энэ одоо байр сууриа алдахгүйгээр цааш одоо хүүхдүүдийн боловсрол дээр одоо маш сайн анхаарч ажиллана. Аливаа байгууллагын туулж өнгөрүүлсэн түүхэн замналан тэнд ажиллаж, сурч, суралцж байсан хүмүүсийн амжилт бүтээл их орныхоо хөгжил цэцгэлтэд оруулсан хөв нэмрээр хэмжигдэж нэгэн түүхийг бүтээж байдаг. 100 элсэлт, 100 төгсөлт, нэгэн зуунаар тоологдох цагийн эргэлтэд Castello-гийн нэрэмжит улсын тэргүүний 1-р сургуулийн өнгө төрх өөдөөн дэвжиж олон ч бүтээн байгуулалтын ард гарчээ. Энд хүүхдийн суралцах орчин дээлтэй анги танхим, ширээ сандал, техник хэрэгслээс ахуулаад бие бэлтрийг цогцоор хөгжүүлэх гадна дотн спортын талбай, авьяас бэлгийг цогцлох хөгжим аппаратур гэд цөм бүрэн харагдах нь багталтай. 100 жилийн огтод манай хамт олон бүтээлч ажлуудыг санаачлан төгсөгчдийнхөө дэмжлэг тусалцаатаагаар хийж байна. За өнөөс хамгийн том бүтээн байгуулалт бол биеийн тамирын гадаад талбайг 1992 оны төгсөгчд болон 2001 оны төгсөгч Батангор нарын санаачлагаар талбай ажил маань одоо эхлээд явж байна. За энэ бол спортын цогц өвлгөр болох үед ийм гадна талбайг бид хүн манай төгсөгчдийнхөө дэмжлэг хандив тусламжаар хийж байна. За мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бага сургуулийн спорт заал маань одоо бас өмнө ашиглалтанд орох гэж байна. За энэ хүү заал бол одоо 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй. За манай Дорнот аймгаас сонгогдсон улсын хурлын гишүүн Сэргэлэн гишүүний дэмжлэгээр бас улсын төсөвт ингэ сууж баригдаж дуусч байна. За 2020 онд бас манай сургуулийн төгсөгч одоо улсын хурлын гишүүн боловсролын гишүүний дэмжлэгээр бас 320 хүүхдийн суудалтай бага сургуулийн өргөтгөлийн барилга маань бас ашиглалтанд ороод одоо 3 дахь жилдээ бид бүхэн энэ сургуультай сургалтын үйл ажиллагааг явуулж байна. За мөн аймаг орон нутгаас олон хөтөлбөр төслүүд сэргэж байдагт бол одоо бид бүхэн баяртай байдаг. За жишээлх юм бол одоо аймгийн төсвийн хөрөнгөөр спорт заалын засвар, за нойлын засвар, сургуулийн засвар гэх мэтлэнгийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн байгаа. Сургуулийн маань 100 жил болж байгаа учраас ирээдүйн хойч руугаа илүү чиглэсэн хүүхдүүдтэй үлдэцтэй. Тэгээд ер нь зөвхөн 1-р сургуулийн хүүхдүүд гэхгүй аймгийн бүх хүүхдүүд ашиглаж болох ягаа хөл өмгийн талбайтай байж болохгүй гэж, саксны талбайг нь ягаа шинжилээд өгч болохгүй гэж гэдэг санаачлагыг 92 он төгсөгч нарын хамтраад одоо манай 2001 оны төгсөгч нар бид нар хамтраад хийсэн санаачлаг гаргасан. Тэгээд энэ маань одоо ажил хэрэг болох гээд явж байна. Одоо хуучин байсан саксны талбайгаа сүүлийн үед хийгдээд байгаа 5 эсрэг 5-ын талбай болгож байгаа. 2 дугаарт болохоор шинээр хөл өмгийн талбай барьж байгаа. 30-18 харьцаатай яг цэвэр ашиглалтын талбайтай шинэ хөл өмгийн талбай барьж байгаа. 3 дугаарт болохоор чирэгжүүлэлтийн хэсгийг бас нэмж барьж байгаа. Хүүхдүүдийн 2 чирэгжүүлэлтийн төхөөрөмж авчирч тавьж байгаа. Тэрнээс 4 дугаарт бас мөнх ногоон моднууд суулгаж байгаа. Цэцэрлэгжүүлэлтийн тохиолдлыг бас хийж байгаа. Нэг ийм 4 гол ажлуудад хуваагдаж байгаа гэж ойлгож байна. Хөл өмгийн талбай баригдаад, саксны талбай баригдаж зөвхөн 1-р сургуулийн сурагч нар энд тоглохгүй. Газраас хүүхдүүд ирж тоглоно. Тоглодог нь байна, үздэг нь байна, тий? Тэнд тоглох нь тоглоод, үзэх нь үзээд, хайрлж дурлах нь хайрлж дурлаад, шохоорхоод тэгээд чөлөө цагаа тэнд өнгөрөөдөг сайхан гоё орчин, сургуулийн орчинд гоё орчин үүсээсэ гэдэг ийм 3 хүсэл зорилгын үүднээс энэ төслийг
санаачилсан байгаа. Өнгөрснөө үл мартаж, ахмадуудаа сан суралцаж, ирээдүгэн төлөвлөн байж энэ цагийн амжилт тодорхойлогдно. Аривын түүхийн 100 дахь хуудас сагдаж, олон боломж дүүрэн дараагийн 100 хуудас эхэллээ. Кастеллогийн нэрмжит улсын тэргүүний 1-р сургуулийн үе үеийн багш, ажилчид, сурагчид, төгсөгчид хийгээд энэ сургуультай хувь заяа холбогдсон хэн бүхэнд түүхт 100 жилийн он баярын мэндийг хүргэе. Нэгэн зууны түүхийг хотоглож, нэгэн зууны түүхийг эхлүүлж байгаадаа бас бид маш их баяртай байдаг. Үе үеийн түүхийг бүтээж ирсэн ахмадуудаа, төгсөгчдөө бүгдэнд нь одоо баярлалаа гэж хэлье. Та бүхэндээ хамгийн сайн мөнгөнийг хүсье өрөөж байна. Хүн агуулга ариун намтар олон хуудас байтмад энэ 100 жил өнгөрсөн одоо ирээдүй хэмээх амьдралын салшгүй гинжин хэлхээгээр холбогдож байдаг. Дэлхийд нэрээд урсгалсан эрдэмтэд, эмч, багш, инженер, урлаг спортын алдартнууд энэ сурагчийн ширээ сургууль хэмээх эгэл ертөнцөөс мэндэлсэн. Үеийн найзуудтайгаа тухайн нийлүүлэн суусан хөгжөөлчлүүд, үерхэж нөхөрлөж, хөдөлгөлцөн гүйсэн гэгээн дурсамж одоо эргээд санахад энэ дүү сайхан. Кастеллогийн нэрмжит улсын тэргүүний 1-р сургуулийн үе үеийн багш, ажилчид, сурагчид, төгсөгчид хийгээд энэ сургуультай хувь заяа холбогдсон хэн бүхэнд түүхт 100 жилийн он баярын мэндийг хүргэе.